Монгол Улсын засгийн газар 2025 оноос төрийн албан бичгийг кирилл болон монгол бичгээр хослуулан явуулах монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3-ыг хэрэгжүүлж эхэлсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 32 дугаар сургууль сурагчдаа багаас нь монгол бичигт сонирхолтой болгох зорилгоор 6 дугаар ангийн сурагчид үсгээ үзэж дууссаны дараа Алтан үсэг Эрдмийн баяр зохион байгууллаа. За хүүхдүүдийн хувьд Эрдмийн баярт оролцсноор өөрсдөө бахархах, улам шамдан сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгааг хэллээ. Хэцүү зүйл байгаагүй. Бас Монгол ичдэх зөндөө олон сургаал Чингис хааныхаа одоо бүтээсэн одоо өв соёл тэр олон одоо сургаал бичиг тэр одоо дээдлэг заншил тэр зүйлийг сурахад надад маш их таатай байсан. Үндэсний бичгийг анх сурахад хэцүү зүйл нэг байгаагүй. Жохоо шантрахал байсан. Гэхдээ үйлээ сураад эхлэвэл амар хөвгчлээ бас гоё болохоор яагаад гэвэл эзэн Чингис хааны бүтээсэн монгол бичиг болохоор илүү гоё идэг. Би өөрөө ном унших амар дуртай. Гэхдээ Чингис хааны тухай, түүхийн тухай судлах амар дуртай. Гэхдээ яг кирилл дээр нь байдаггүй учраас үндэсний бичиг сураад илүү их юм мэдж чадах болсондоо үнэхээр баяртай байгаа. Өнөөдөр би болохоор уу усгасан. Тэгээд монгол бичгийг сурахад бол эхэндээ айгаа толгой эргэлсэн. Тэгээд яг бол босоо бичих учраас кириллүүд хажуунаасаа ингэж явдаг учраас надад сурахад бас хэцүү байсан. Гэхдээ өсгүүдийг цээжлээд ирэхэд надад уншихад илүү амархан болж ирсэн. Ер нь бол монгол хэлийг сайн сурахгүйгээр монголоор одоо сайн зөв ярихгүйгээр хизээч гадны хэлийг сайн сурна гэж байхгүй. Хэлийг дагалдаад бидний оршин тогтнох соёлын үндэс угсаа явж байдаг. Тийм учраас бид монгол хэлээ, монгол бичгийн маш сайн сурах хэрэгтэй. Одоо дэлхийн үндэсний бичгүсгээс одоо босоо монгол бичиг гэж гэлдэг тийм ээ. Энийгээрээ одоо ялгаатай. Тийм учраас одоо монгол хүн гэж одоо хэлхийн хамгийн одоо ихний эхлэл бол үндэсний бичгээ мэддэг. Одоо энийгээ дагаад одоо соёл одоо зав заншил бүхнээ уншиж судалж эртний одоо тэр хөлгөн их судрууд өвдөөцийн үлдээсэн одоо тэр гайхамшигтай бичгийн дурсгалуудыг уншиж судлах ийм одоо анхны одоо алхам тавигдчихж байгаа гэсэн. Монгол бичгийн зөвхөн бичгийн хэрэгсэл төдийгүй үндэсний соёл, түүх, хэл, өв уламжлалыг хадгалах гол хэрэгсэл юм а. Энэ бичгээр бичигдсэн ном, бичиг баримт нь монгол түмний түүх, уламжлалыг ойлгох чухал үүрэгтэй. Иймээс сурагчдыг багаас нь үндэсний бичгийн эрдэмт сурах нь эх оронч сэтгэлгээ, соёлд сургаж өгч байна. Мөн монгол бичгээр уншиж сурснаар түүхийн гайхамшигыг илүү ихээр мэдэрч байгаагаа алцлаа. Найз гэхэд ордог тэдэн форматай шүд дагуу